За сайхан над чинь үү та? Сайхан над чинь сайхан над ч байна өө. За манай үзэгчдэд баяр наадмын мэдлэгийг дэвшүүлээд нэг дөрвөн мөртөө сайхан шүлэг хийлээ ш та. За дагуулсан юм байна. Шүлэг хэлдэг баруухан баха. Гадны дуунуудыг ингээд та сонсч яснаа нэг иймэрхүү ритмтэй, иймэрхүү хэмнэлтэй, иймэрхүү диско дуу хийчихвэл зүгээр юм байна да гэж одоо юу гэдэг нь жоохон санаа гэдэг юм уу зүйл төрөөд хийсэн одоо дуу одоо байдгүй. Манай хэдэн залуучч ярингуудаа ер нь чамд юм диско стилний дуунд их гоё төхөө юм байна. Тэгэхээр чи энэ стилийг барьмаар байна. Тэгэхээр хэдүүлээ яг энэ модерн тавкн гэж юм одоо яг тийм стилний диско стилний юм стилийг барья. Тэгээ яг ч арайс бүр хуулбарлан биш л дээ. Ерөнхийдөө тэр нэг одоо юу гэдэг юм. Ерөнхий нэг хэмнэлийг авчиж байгаа. Тэгээд тэр хэмнэлээрээ л би одоо яг одоо ер нь бол манай эсрэгтийн шилдэгч тэрэнд яг одоо pop disco стилээр бол одоо ерөнхийдөө манай жаргал сайхан гавьяат бол хэлдэг юм. Монголдо бол манай баска харшантлаг бол яг анхны диско хамтлаг гэж явдаг. Хамгийн анхны хит уран бүтээл хамтлаг байгуулснаас хойш хэр удажж бий болсон бэ? Их төвшин Доронтын их төвшин гэдэг залуугийн хороод амьдарч байгаа л та хос залуус. Энэ бол тэр тухайн үед бол яг 87 онд би авч дуулаад 88 онд бол хит болцсон байсан. Ягдгүйл тэр тухайн үед бол одоо шижрээ бол баг гадралж байгаа. Монголын үндэсний телевиз, Монголын радио л хоёр байсан. Тэр тухайн үед би азар радиод одоо юу гэдэг юм алтан фонд хос залуусыг бичүүлсэн байгаа. Тэгээ радиогоор явна. Телевизд бол одоо баярын мишэл одоо цэгэр дэлгэцгээд одоо янз янзын тэр тухайн үед бол одоо харшаал бас л алгасдаггүй байлаа шүү дээ. Ер нь хамтлагийн уран бүтээл гэж ганцхан миний юм биш л дээ. Тэгэхээр одоо миний хамтлагийн одоо хөгжимчтэй одоо хэдий одоо гадаадд янз янзын одоо өөрийнхөө амьдралыг одоо ингээд тэгшдгээд явцсан ийм хүмүүс чинь бас цэгэр дэлгэцээрээ хамтлагийнхандаа бас одоо та бүхнийхээ одоо хүчин нэгж явж байгаа шүү гэдгээс хэлмээр байна. За өнөөдөр хоёулаа үзэгчдээ ямар дуу зориулдуулахаар дуулах вэ? Одоо олон сайхан дуутай та. Тэгээд би бодсон л да ер нь бол яг би бодсон гэдэг. Хуучныхаа дуунаас гэж тэгсэн. Тэгээд би бол одоо яг шаарцгий гэж бодоагүй. За бодвол анх дуусан хос залуус юм уу? Эсвэл хавар юм уу? Чамдан зориулын юм уу? Санаандгүй юм уу? Одоо учирлын очиж юм уу? Тэ мөрөөдөл юм гэсэн чинь шууд одоо телевиз чинь их мундаг сценартай. За бас гайхаа таны энэ одон доноос чинь шалтгаан талын шалтгаан л авъя гэдгсэн. За баярлалаа. Тэгвэл одоо бүгдээрээ хамтдаа талын шалтгаан гэдэг сайхан дууг сонсъё. Талын шалтгаан. Баярлалаа. Талын шар цэцгийг чимийн бугадаарэ таны цэцчудаагүй чамда би чинь хайртай шүү. Отын удаан цэцгийг чимийн бугадаарэ утсан гочирч удаагүй чамда би чинь хайртай шүү. Энэ цэцгийн дэвтэй чимээ инхич хайрч яваарай. Ганцхан чамда би чинь хайртай шүү. Талын шар цэцгийг чимийн бугадаарэ таны цэцчудаагүй чамда би чинь хайртай шүү. Энэ цэцгийн дэвтэй чимээ